Тэгэхээр энэ удаа би ямар ч хэлсэн иргэдтэй илүү хэрэгцээтэй болов уу гэж бодоод хуримтлалын талаар товчхон ярих гэж бодож байна. Тэгэхээр энэ өөрөө маш өргөн том сэдв мэдээж. Гэхдээ энэ хугацаанд багтаагаад ер нь хуримтлал яагаад чухал юм, хэрхэн одоо хуримтлалыг багаас нэхлүүлээд хийж болох юм, дадал зуршлыг бий болгож болох юм, орлогоо хэрхэн төлөвлөх үү гэх зэргээр ярих гэж бодож байна. Тэгэхээр ерөнхийдөө хуримтлал яагаад чухал вэ гэдгийг бид нар бүгдээрээ мэдж байгаа. Хүний амьдралд гинтийн эрсдэлтэй одоо өвчнөж гэдэг юм уу, эсвэл хэн нэгэн ойр дотны чинь өмнө тулгамдсан хэрэгцээ гарах ч юм уу, мөнгө санхүүгийн асуудлууд нэлээд гардаг. Тэр тохиолдолд наацхан та зарцуулах ийм хуримтлал байх зайлшгүй шаардлагатай. За бас нэг одоо амьдралд иргэдийн байнга хэлдэг нэг одоо асуудал нь юу вэ гэхээр миний орлого тэртээдэргүй бага. Тэр ийм бага орлогоос би хэрхэн хуримтлал үүсгэж чадах юм ээ гэж хэлдэг. Гэтэл одоо бидний бүгдээрингийн мэдж байгаа алдартай үгнүүд дотор хэрвээ та зорилгоо өнөөдөр тодорхойлохгүй бол өөрөөр хэлэх юм бол ямар ч зорилгогүй төлөвлөгөөгүй явах юм бол хизээ нэгэн цагт та хаач хамаагүй очсон байна. Анх хүссэн газараа очиж амжихгүй байх ийм эрсдэлтэй байдаг шүү гэсэн утгыг агуулсан үгнүүд байдаг. Тэгэхээр үүнтэй холбогдуулаад миний эхний хэлмээр байгаа зүйл нь юу вэ гэхээр ерөөсөө л зорилгоо тодорхойл, тэр зорилгодоо хүрэхийн тулд төлөвлөгөөгөө гарга гэж хэлмээр байгаа. Хамгийн наазах нь. Тэгэхээр үүн дотор юу чухал вэ гэхээр өнөөдөр та хэдэн төгрөг олж гин. Үндсэн цалингийн хувь хэмжээч байж болно, эсвэл цалингаас гадна өөрөө та бусад жижиг дунд хэмжээний бизнес эрхэлдэг байж болно. Магадгүй одоо гэр бүлийн бусад гишүүдээс гадаадаас ч юм уу мөнгө хүлээж авдаг байж болно. Гэх мэт бүх орлогыг энэ тооцоо төлөвлөгөөнд оруулах хэрэгтэй. Тэгээд нийт орлогоос гарч байгаа зарцуулт ямагт бага байвал уг нь сайн. Өөрөөр хэлбэл тэгжээч та өнөөдөр орлого бий болгож, хуримтлал бий болгож чадна. Хэрвээ олж байгаагаас илүү л зарцуулаад авах юм бол та хүссэн зорилгодоо хизээч хүрэхгүй байх ийм магадлал үүсгэнэ шүү дээ. Тэгэхээр энэ дээр хамгийн гол нэг зүйл юу вэ гэхээр дадал зуршлын ийм асуудал байгаа. За өнөөдрөөрөө амьдрчи. Энэ олж байгаа мөнгө маань бага юм чин өнөөдөртөө үүнийг авчиг гэж хинэггүй маягаар хандах юм бол энэ дадал зуршил танд хизээч суухгүй. Тийм учраас та хизээч хангалттай хэмжээний хуримтлалтай олж чадахгүй нэ. Тэгэхээр дадал зуршил бол хамгийн одоо наазахын зүйл байна. Тэгэхээр дадал зуршлыг хэрхэн бий болгож болох вэ гэхээр хүмүүс янз бүрийн саналууд гаргадаг. Жишээлбэл зарим хүмүүс өөрийн одоо томоохон хэмжээний хөрөнгө оруулах одоо мөнгөө нэг дансанд хувцч гэдэг юм уу, эд хэрэглэл авахыгаа нэг дансанд, хоол хүнс авах мөнгөө нэг дансанд байршуул гэж хэлдэг ч гэсэн би бол өөрийн зүгээс юу гэж хэлдэг вэ гэхээр тэр нэг чухал биш. Хөнгөн аргаар хамгийн гол нь өөртөө үнэнч байдлаар л хуримтлалыг үүсгэнэ. Өөрөөр хэлбэл бол тухайн сардаа хэдэн төгрөг зарна гэсэн бол түүнийгээ л зарцуулах, багч гэсэн хэмжээний мөнгө үлдээж түүнийгээ хуримтлуулах. За хуримтлал нэгэнт жижиг гэлээ бий болоход хэрвээ та арилжааны айл нэг банкыг сонгоод хүүгийн орлого сар болгон авах юм бол мөнгө чинь үржээд ийн. Тэгээ эргээ та хэсэг хугацааны дараа харахад мөнгө чинь үрдсэн байхад таны сэтгэл ханамжийн түвшин дээшилдэг. Энэ утгаараа хүмүүс бага хэмжээний дадал зуршил бий болсоор агаад аяндаа эн чинь хөвшил болоод явдаг шүү. За бас нэг зүйл нь нэгэнд хуримтлуулж эхэлж байгаа тэр мөнгийг хэрхэн үр өгөөжтэйгээр үржүүлэх вэ, өсгөх вэ гэдэг асуудал. Тэгэхээр та мэдээж нэг талдаа арилжааны банкуудынхаа хүүг сонирхох нь тэрэн дотроо нийлмэл хүүгийн ач холбогдлыг ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол хүүгээс хүү тооцох. За хоёрдугаар нэг асуудал, чухал асуудал юу вэ гэхээр өндгөө нэг сагсанд бүү битгий хий гэж хэлдэг шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол эрсдлээ сар багасга, портфолио үүсгэх буюу олон сагсанд өөрийнхөө хөрөнгө буюу мөнгийг хуваачий. Энэ нь эрсдлийг эргээд танд бууруулж өгнө гэсэн ийм арга мэдтлэг байгаа. Тэгэхээр энэ удаагийн яриаг ерөнхийдөө хуримтлалын үндэс суурийн талаар ийхүү хөндлөө. Дараагийн нэг яриагаараа би энэ нэгэнт бий болгож өсгөхөөр зорж байгаа хуримтлалыг өөр бусад ямар аргаар бас өсгөж болох вэ? Үржүүлж болох вэ? Мөн нөгөө талдаа зарцуултыг хэрхэн оновчтой зөв болох вэ? Цаашлаад үр хүүхдээ санхүүгийн зөв мэдлэг мэдээлэлтэй хэрхэн бий болох вэ? Хүмүүжүүлэх вэ гэдэг талаар ярих болно.